Үзэгч та бүхэнд Дорногов аймгийн Улаанбаатар сумаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр Улаанбаатар сумын хувьд бол нийт хүн ам нь бол 1500 орчим хүн амтай. За Улаанбаатар сумын байгаль экологийн хувьд бол онцлогтой тал хэрийн бүсд байрладгаар бол онцлогтой байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар сумын хувьд бол Дорногов аймгийн хэмжээнд хамгийн том газар нутагтай сумуудын тоонд ордог. За мэдээ дэлхийн улс орнуудтай харьцуулах юм бол дэлхийн 30 гаруй улсаас том газар нутагтай гэдэг ийм статистик мэдээлэл байдаг. За энэ Улаанбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа Бадрах энержи компанийн хувьд бол тухайн суманд бол олон төсөл хөтөлбөрийг бол хэрэгжүүлсэн. За хамгийн гол дох салбарт болох эрүүл мэнд, боловсрол, за соёлын салбарт бол түлхүү хөрөнгө оруулалт болон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байгаа. За дээрэс нь мэдээч Улаанбаатар сумын дэд бүтцийн асуудлыг мөн шийдвэрлэж өгснөөрөө энэ сумын хөгжил илүү хөгжих боломж, за дээрэс нь хүн амын эрүүл мэнд боловсролыг дэмжиж хэрэгжүүлснээрээ бас төвлөрөлт Улаанбаатар хот руу чиглэх энэ төвлөрлийг сааруулахад бас сум орон нутгийн хөгжил бас чухал оролцоотой гэдэг нь бол харагдаж байгаа юм. Цаашдаа ч гэсэндээ Бадрах энержи компанийн хувьд бол энэхүү төсөл маань илүү амжилттай цаашаа хэрэгжээд бол илүү төсөл хөтөлбөрүүдийг энэ сум орон нутагт хэрэгжүүлэх энэ өргөн боломж болцоо байгаа гэдэг мэдээллийг бидэнд өгч байсан юм а. Дорногов аймгийн Улаанбаатар сумын ерхий боловсролын сургууль 1940 онд сайн дурын сургууль нэртэйгээр Овон Шавхта гэдэг газар байгуулагдсан байна. 1978 онд баг сургууль дунд сургууль болж өргөжөж 1979 онд 152 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр, 1984 онд 160 хүүхдийн судалтай хичээлийн зориулттай байр, 2003 онд 240 хүүхдийн судалтай хичээлийн байр баригдаж, спортын зал, иж бүрэн тогтсон кабинетуудтай интернет холбогдсон сургалт арга зүйн төв болтлон материалга баазаар хангаджээ. 2020-оос 2026 хичээлийн жилд 9 бүлэг 221 сурагч 17 багш 12 ажилтнтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаамаа. 2003 онд бол ашиглалтанд орсон. За 2019 онд бол улсын төсвийн хөрөнгөөр бол их засварт орсон. За дотор байр маань 2011 онд бол ашиглалтанд орсон. 2019 онд Бадрах энержи компани 164 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бол их засварт орсон. Ийм барилга байгууламжтай байна. За мөн бас багш нарын байртай. За багш нарын байр маань 2025 онд Дорногов аймгийн орон нутгийн төсвийн 354 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засварт орсон. Бадрах энержи компани нь бол боловсролын салбарыг бол маш их дэмжиж ажилладаг. За энэ ажлынхаа хүрээнд бол манай сургуулийн сургууль болоод дотор байранд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжөр бол тогтмол үе шаттай бол ингэж хангаж хамтарч ажилласан. За тэрний нэг нь бол энэ манай мэдээлэл зүйн комит байж байна. За энийг 5 жил тутамд ингэ шинжилж өгдөг. 3 дахь удаага бол ингэ шинжилчээд байж байгаа. Ингэснээрээ бол ингэ сурагчид технологийн мэдээлэл технологийн хичээлээ бол орчин үеийн компьютер дээр ажиллах, за мөн бүгд интернетэд холбогдсон ийм давуу талтай. Өөрийнхөө сургуулийн юугаар нь илүү бахархдаг вэ? Танай сургууль юугаар илүү гоё? Гоё багш нартай. Өөр. Ширээ сандалтай. Онц сурж гэнэ үү? Онц. За аль хичээл дээр илүү сонирхолтой, аль хичээл илүү дуртай? Дүрслэг урлаг. Яагаад? Гоё юм зураал. Ирээдүйд ер нь ямар мэрэгчлээ болъё гэж бодож байна? Уяач. Академич Лувсан цэрэнгийн нэрэмжийн сургууль. Ер нь манай сургуулийн давуу тал нь гэвэл суралцах орчин сайтай, хүүхдүүд нь энэ төр таалагддаг. Ер нь ямар мэрэгчлээ ирээдүйд болъё гэж бодож байна? Цэргийн хүн л. Яагаад цэргийн хүн болъё гэж бодож байна? Цэгэр дуртай, сонирхолтой болохоор гоё санагддаг. Аав ээжийн цэргийн мэрэгчлээ юу юу? Гүү, манай хоёр ихч хоёулаа цэрэг. Хоёулаа цэрэг. Тий. Тэгээд яг тэрийгээ дагаа цэрэг бол. Ер нь тий. Тэр их цэргийн энэ мэрэгчлийг сонгохын тулд чи судалж нь юу ер нь? Ер нь бараг л одооноос судалж эхэлж байгаа. Чи сумынхаа алдартай түүхэн тус газрууд ихэр сайн мэддэг үү? Одоо манай сумын Дорногов аймгийн 9 гайхамшиг нэг нь Баянбогд гэдэг уулга. Тэгээд хадан дээр их бичиг энтер гээд манай суманд юу нэг юм байна. Танай сум тэгвэл юугаараа илүү алдартай чи сумынхаа юуг нь илүү сайн мэддэг үү? Одоо гоё дурсгаланд газар хэрэг олонтой. Тэгээ хөшөө мөшөөтэй од сурын начингийн хөшөө мөшөө. Тэгээд танай сум аймгийн бас алдартай үзэсгэлэнт газрууд байд юм ба шүү дээ. Тэрийн талаар мэдэх үү? 9 гайхамшиг, гайхамшиг. Тэгээ Баянбогдтой хайрхан, тэгээд Дахиат, Загмод,
Чингисийн мөрний туурайны муу хатан дээрх мөр тэгэл байх шүү дээ. За чи аль хичээлдээ илүү сонирхолтой? Математик. Яагаад математик илүү сонирхолтой? Тав бодоол тэгэл ухаанаа хөгжүүлнэ шүү дээ. Улаанбаатар сумын ерхий боловсролын сургууль нь улсын шилдэг менежменттэй топ 20 сургуулийн нэг. Аймгийн 3 удаагийн шилдэг сургууль 2022, 2023, 2024 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд 2-4 түвшинд амжилттай шалгагдсан байна. Мөн энэ хичээлийн жилд Оросын холбооны улсын эрх үгийн их сургуулиас багш мэрэгчлэр суралцж байгаа гадаад 2 оюутан анх удаа дадлаг хийж байгаатай бид таарсан юм а. Сегодняшний день в рамках Өнөөдөр ингээд бас Монголын баярын өдрийг тохиолдуулаад ийм гоё хувцас, ийм гоё чимэглэлээр ингээд бид хоёрыг гоё живсэн маш их баярлалаа. Тэгээд хамгийн анх сургуультай ирсэн сэтгэл бол үнэхээр сайхан байна. Маш гоё хүлээж авсан. организацию этой школы. Мы восхищаемся сплоченностью. Хүмүүс маш сайхан ааш зантай бид хоёрт маш сайнаар ханддаг. Тэгээд биднийг ийм сайн хүндэтгэлээр хүлээж авч байгаа энэ сумын болон сургуулийн энэ хүмүүстээ маш их баярлалаа. Мөн энэ сумын музей үзсэн. Тэр музейний тэр доторх одоо юу гэдэг Монголын соёлыг харуулсан янз янзын зүйлсийг үзсэн маш их таалагдсан. Центр посетили 2 оюутан маань ирж одоо орос хэлний хичээлийг зааж байгаамаа 7-9 цуурингийн. За мэдээж яг орос хэл дээр орос их хэлээрээ хичээлээ заагаад явж байгаа нь бол маш их сонирхолтой. Тэгээд бас мөн багшийг хөгжүүлсэн, сурагчдыг хөгжүүлсэн юм сайхан арга хэмжээ болж байгаа. Тэгээд энэ 2 оюутан маань хоёулаа эрх үгийн их сургуулийн 5 дугаар курсын орос хэл уран зохиолын багш юм байгаа. Хүүхдүүд маш сонирхолтой үдээж авч байгаа. Хамгийн сонирхолтой нь хичээл хийх сонирхолгүй ч юм уу, жоохон хичээл дээр жоохон өмөлөд идэг хүүхдүүд бол маш идэвхтэй байгаа. Бүр Facebook хаяг багштайгаа ярмаар байна. Facebook хаяг нь байна уу? Багштайгаа би орсоор ярьж үзмээр байна. Багштайгаа сэтгэлийг сонсомоор байна гэдэг гэсэн маш их тийм хүсэлт надад дамжуулж өгөөч гэж ирээд байгаа байхгүй юу? Өөртөө болохоор им транслейт ашиглаад тэгээ игээд байгаа. Ингээ ярилцаад багш нартайгаа холбогдоод байгаа юм билээ. Тэгээд 2 багш болохоор хүүхдүүд маань манад бид хоёрт маш их хайртай. Би ингээд энд сургуульд ирээд ингээ хичээл зааж байгаадаа маш их баяртай байна гэсэн ийм сэтгэл надад хэлсэн байгаа. Түүнчлэн Дорногов аймгийн Улаанбаатар сумд үйл ажиллагаа явуулж байгаа Бадрах энержи компани сумын боловсролын салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Жишээ нь ерхий боловсролын сургуулийн засвар, анги танхимуудын ширээ сандал, мэдээлэл зүйн кабинетийг бүрэн тохижуулж өгсөн байна. Энэ нь аншлагдсан сумдын сурагчдын 5 дахь суралцах, орчин үеийн компьютероор тоног төхөөрөмж ашиглах боломжийг олгож өгснөөрөө давуу талтай юм а. Ерөнхий боловсролын чиглэлийн өрөөнд бас сургуулийн мэдээлэл зүйн кабинет, за сургуулийн засвар үйлчилгээнүүд дээр гэх мэтлэнгээр бас хамтарч ирсэн байгаа. Мөн дотор байрны засвар үйлчилгээг тавилга гэх мэт чиглэлүүдээр бас олон төрлийн үйлчлэгийг бас олон жилийн турш одоо 2006 оноос гэхэлэр 20 жил бас манайх нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Улаанбаатар сумын ерхий боловсролын сургууль Монгол Улсын засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 254 дугаар тогтоолоор Монгол Улсын шинжлэх ухааны гавь зүтгэлтэн гэлэг жамцын лувсан цэрэнгийн нэрмжид болсон. Сургуулиас сурагчдын дунд тогтмол 4 ажлыг хийж ирсэн байна. Мэдээллийн цаг, соёлын өдөр, хүүхэд хамгаалтын өдөр, нээлттэй 7 хоног гэсэн 4 хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлдэг. Ингэснээр сурагчид хөгжих, мэдлэгээ тэлэх, бие даан суралцах нээлттэй болдог гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байсан юм а.